За бурхан багш бодгояд бурханы өтгий улан гэгээрээд тэндээсээ Саарнаатад очиж одоо анхныхаа 50 шав тэгээ бусад олон одоо лам ховргуудад бурханы сургаалын ном айлдаж олон хүмүүс гэгэрэлт хүрээд за тэгээд тэр Саарнаатаасаа буцаж бодгояд ирээд Рувелад одоо 30 найз залуучуудыг архантын шатанд хөтлөөд дараа нь ах トゥ 3 кашф нарыг гэгэрлийн шатанд хүргээд тэр 1000-аас илүү олон гэгэрсэн архантуудын хамт одоо Бямбасар хаан одоо бидний нэрсэн байгаа энэ нутаг бол Ражгир гэдэг энэ Ражга хот бол Бямбасар хааны эртний Магад улсын нийслэл байсан. Энэ хотод наашаа ирдэг нь одоо Бямбасар хаанд гэрээс гараад одоо гэгэрэл ариуслын замд одоо үнний эрэлд явж байх үед Ражгир хотод ирээд Бямбасар хаантай уулзаж Бямбасар хаанд бол одоо хизээ нэгэн цагт гэгэрлийн шатанд төрж бурхны утгыг олох үедээ буцаж хамгийн түрүүнд Бямбасар хааны нутагт ирнэ гэж амласан байгаа. Тэгээд тэр амлалтынхаа дагуу одоо Гаягаас Бодгоягаас наашин заларна тэрэг олон гэгэрсэн архантуудын хамт одоо Ражгирт ирсэн. Ражгир улсын одоо энэ Магад улсын хаан Бямбасар бурхан багш гэгэрээд олон мянган одоо шавь нарын хамт заларч ирж байгааг сонсоод 5000 төшмөлөөд одоо хаан тулсынхан одоо тэргүй одоо төшмөлөөдтэй хамт дагуулн бурхан багшийг тосож уулзаад тэгээд тосож уулзаад бурхан багшд одоо гэгэрсэн одоо ховргуудад нь өглөг өгч хоолунд өргөж ягаад тэр одоо яг одоо энэ Магад улсын хил хязгаардаар уулзаад тэгээд ном сургаал сонсож тэгээд тэр ном сургаал сонсоод суудал дээр Бямбасар хаан өөрөө бол гэгэрлийн анхны шатанд төрж Шуротапанна болсон. Тэгээд тэр хамт явсан 5000 одоо Магад улсын ард иргэд бол бас мөн Шуротапанны сууданд хөрсөн ийм одоо түүх байдаг. Тэгээд маргааш өдөр нь бол Бямбасар хаан хааныхаа ордонд бурхан хийгээд гэгэрсэн ховргуудыг урьд залаад хоол унд өргөөд тэгээд тэр бурханы сургаал номыг зөвхөн онл биш практикаар бяцлал хийж нирваны амар амгаланг мөнхийн амар амгаланг мэдэрч биеэр мэдэрсэн хүн бол асар их өөрчлөгдөж одоо ямар нэгэн бурханы сургаал номыг гайхамшигыг энэ бяцлал хийснээр хүрдэг амар амгалангийг биеэр мэдэрсэн учраас ямар ч эргэлзээг болдог учраас одоо насан туршдаа бурханы шав болцгоосон. Тэгээд Бямбасар хаан одоо сэтгэл ихэд баясаж одоо бидний өчигдрийн очсон эндээс холгүй ойрхон байгаа Велван гэдэг цэцэрлэг байгаа. Велван цэцэрлэг нь бол Бямбасар хааны өөрийнх нь зугаацдаг байсан төрийн хамгаалалтаа сайхан маш асар гайхамшигтай үзэсгэлэнтэй байгалийн одоо сайхан тэм цэцэрлэг байсан. Тэрийг бурхан багшд одоо өргөж зөвхөн цэцэрлэгээ өргөх биш тэнд одоо лам ховргуудын амьдарч бяцлал хийх бүх одоо орон байр одоо бяцлал хийдэг өдрийн бяцлалаа хийдэг газар, шөнийн бяцлалаа хийдэг газар, алхаж бяцлал хийдэг газар, тэгээд амьдардаг газар тэргүүтээ тэр бүх нөхцөлийг сайхан бүрдүүлсэн ийм сайхан одоо хийдийг одоо босгож Велван хийдийг өргөн барьсан. Велван хийдэд бол хийд нь бурхан багшд өргөн барьсан хамгийн анхны одоо бяцлалын хийд байгаа. Тэгээд энэ Велван хийд дээр бурхан багш борооны одоо 4 улирлыг одоо өнгөрөөсөн гэдэг. Энэ борооны улирал эхлэх үед бол лам ховргууд одоо ийш тийш явж ажирн явж номын аялдах бол хоройтой байдаг. Зөвхөн нэг газар байрлаад тэр газарлаа байрлаж бяцлалаа хийгээд яг бол бороо их орохоор бол аялалж явахд бол төвхтэй байдаг учраас. Тэгээ борооны улиралд эндээ байрлаад тэгээ бяцлал хийдэг. Ер нь борооны улирлын үеэр л асар их олон хүн гэгэрэл хүрдэг. Яг тэгвэл нэг газар байрлаад 3 сар заримдаа 4 сар борооны улирал үргэлжилдэг. Тэр 3-аас 4 сарын хугацаанд тасралтгүй ямар саадгүй бяцлал хийдэг учраас асар их олон хүн гэгэрдэг. Тэгээ борооны улирлын дараачих бол дараа тэр шинэ 15-нд бол ард том асар их ярьж цуглаж яг тэгвэл асар олон хүн гэгэрэлд хүрч гарч ирсэн учраас тэр олон хүмүүс одоо борооны улиралд өмссөн хувцс хонор нь одоо муудсан байвал шинэ хувцас шаа хувцас өргөх тэргүүтээ өглөө өргөхтэй тавих буян үлддэг юм үйл явдал болдог. Тэгэхээр бурхан багшийн амьдралын гэгэрсээс хойших тэр маш их чухал одоо үйл явдлуудын борооны улирлыг цасралцгүй 3-4 сар 4 удаа байсан энэ нутаг бол Ражгир хот энэ Бямбасар хааны одоо энэ нутаг байгаа Магад улсын нийслэл. Ер нь бурхан багш энэ борооны 4 улиралд энд байхаас гадна бусад газар өөр газар борооны улирал өнгөрүүлэхдээ ер нь жет ван хийгээд бусад том хийдэдэд одоо борооны улирал өнгөрүүлээд энэ борооны улирал бусад үед нь л бурхан багш Бадараяга бариад одоо лам хургуудаа дагуулад голдоо анандыг дагуулад ерөөсөө энтхийн одоо Дели байгаа. Дели хотоос наашаага одоо
Мадхя Прадеш тэгээ Уттар Прадеш Бихар одоогийн энэ нутг бол ерөнхийдөө бол энэ бурхан болон гэгэрт хүмүүсийн мэдлдэг бодисуудын мэдлдэг бурханы 80 их махашравагуудын мэдлдэг 80 одоо энэ бурхан хийгээ бодисодо Вартаг Будда нарын амьдрдаг одоо сургаал намаа айлддаг ийм одоо энийг бол мажжима дэш гэж хэлдэг. Бурхан бол 45 жилийн турш бол одоо энэ газар нутгуудад явганаар борооны улирлэлд нь одоо нэг газар 3-4 сар байгаад бусад үед нь бол ерөөсөө одоо яг тэгвэл нөгөө бяцлал хийж гэгэрх буянтаас болсон хүмүүс хаана байна тэр газар нь очиж ном хөргөж бяцлалыг зааж одоо яадаг байсан учраас нэг газар ингээд тогтохгүй бүгдээр явдаг байсан. Тэгэхээр бурхан багш яг энэ бидний одоо байгаа Магада улсын нийслэлээс Аражгирт бол тасралтгүй 3-4 сар хугацаанд бол байнга байснараа бол 4 удаа байсан гэсэн үг. Тэгээд бусад үед бол өөр газар борооны улирал өнгөрөөч. Ялангуяа Шравстад бол 25 борооны улирал өнгөрсөн. Шравстыгаас 25 борооны улирал өнгөрчөөд Ражгир дээр бол бидний энэ байж амьдарч байгаа энэ газар маш их олон удаа ирсэн. Энэ нутагт ирэхдээ бидний өнөөдөр ирээд байгаа Гижжакута гэдэг энэ уулан дээр бурхан багш олон удаа ирж энд одоо их залрах дуртай байсан. Энэ газар Гижжакута уул хийгээд энэ газар оронд бол бурхан багш урдын бодисодоо байх үед олон удаа төрж олон одоо үед олон төрөлдөө энд одоо бяцлал хийж гэгэрлийн одоо самадыг өндөр шатанд хүрч байсан урт төрлийн цадгийн түүх бол олон байдаг. Тэгээд тэр их ерөнхийдөө бурхан бодисод байх үед энэ газар одоо олон төрөл авч байна гэдэг чинь бурхантай холбоотой энэ төрөлд нь ирсэн бурханы шавнар бас энд олон төрөлтэй бодисодтой холбоотойгоор энэ газар төрж өсөж энэ газар одоо бодисод байх үед нь холбоотой ирж уулздаг байсан газар учраас бурхан багш энэ Гижжакута уулан дээр ялангуяа Аражгир хоёртой ялангуяа өдрийн хоолойгоо зоглчоод одоо энд ирж одоо бяцлал хийж энд ирж их ирж байдаг тохиолдол их олон байсан. Тэгээд энэ одоо Гижжакута гэдэг нь юу гэхээр Гижжа гэдэг нь одоо гарид гэсэн үг. Кута гэдэг нь одоо чуулсан. Өөрөөр энэ уулны орой дээр бол гардууд их чуулж, үүрээ засаж одоо ийм амьдардаг байсан уул учраас тийм нэр тогтсон байна. За энэ газар дээр энэ юун дээр бол бурхан багш бас нэг одоо файли судран дээр бол бурхан багш амьдралын одоо миний мэдх юм бол 3 одоо том одоо үйл явдал болсон байдаг. Тэр нь бол Сарнатын одоо ойд бол бурхан багш анхныхаа номыг хүрдэг одоо айлтахад бол одоо осор олон одоо анхны 5 шавьяас гадна одоо бурхан багшийг одоо онцгой гайхамшигтай сургаал ном анхныхаа судар номыг айлтгах чинь гэж тэр түүхэн үйл явдлыг гэрчлэх гэж одоо урдын олон төрөлдөө урдын төрлүүдтэй урд өмнөх бурхтыг хорвоо заларч ном сургаал айлтж байх үед нь одоо байж байсан сонсч байсан одоо брахма тэнгэрүүд бол урт настай учраас тэр үйл явдлуудыг мэдэх учраас дахиад одоо дараагийн бурхан залрах үед бол бас мөн ялгаагүй ном сургаалыг сонсох гэж Сарнатад асар бидний амьдарч байгаа энэ 31 давхарх ертөнцтэй энэ ертөнц хийгээд эргэн тойрны 10,000 ертөнцийн тэнгэр брахма нар одоо Варанасын Сарнатад сойчуулж одоо тэр их олон тэнгэр брахма нарын одоо нөлөөллөөр тэдний одоо гэрэл гэгээр бол одоо Сарнатад бол тэрчхээр одоо 10,000 ертөнцид харагдахаар одоо гэрэлтж байсан гэж ярьдаг. Тэгээд тэр айлцсан судар бол маш их гайхамшигтай. Хоёр дахь нэг тохиолдол бол одоо бурхан багш өөрийнхөө нутагт очсон. Одоо Капилвасто хотод болсон Шагиа нутгийнхаа Капилвасто хотод очоод одоо Капилвасто хотод очисоод Шагиа өмгийнхний өргөн барьсан Нирода Рама гэдэг одоо тэр хийдэд заларч байх үедээ өөрийн одоо аав ээж тэргүүтэй аав одоо тэргүүтэй одоо Шагиа өмгийнхний чуулахад тэднэрт одоо айлтсан тэр гайхамшигтай судрыг тийм ээ судрыг бас мөн одоо түүхэн үйл явдал болсон учраас асар их брахма тэнгэр 10,000 ертөнцийн тэнгэр брахма нарт чуулж одоо асар их чуулж асар их одоо гэрэлтэж одоо маш их тийм махасамая юм болсон одоо маш их түүх болсон үйл явдал болсон байдаг. Тэгээд 3 дахь үйл явдал нь бол одоо бидний байгаа одоо энэ ууланд одоо энэ Гижжакута ууланд бол бурхан багш одоо 10 зүгт байгаа бүх одоо гэгэрсэн архантуудын шиний 15-нд энд цуул чоглуулад олон мянган 120 орчим мянган гэгэрсэн архантуудтайгаа энд чуулаад тэгээд Махасамая судрыг шиний 15-нд шүнжин айлдаж тэр судрыг сонсох гэсэн тэр их олон гэгэрсэн архантаас гадна асар их олон одоо тэнгэр брахманаар чуулаж энэ Гижжакута уул бол одоо 10,000 ертөнцийн хүрээнд гэрэлтэн
харагдаж тэнгэр брахман нар хийгээд бурхны өөрийнх нь сүр хүчинд бол асар их хүчтэй гэрэлтэж одоо шүн өдөр юм шиг болж байсан. Тэгээд тэр айлдсан Махасамая судар бол үнэхээр гайхамшиг судар бол Пали судар нь Судрын аймагт байдаг юм аа. За ийм сайхан түүхэн үйл явдал болсон газар өнөөдөр бид ирээд байна. Энэ газар бол бас мөн одоо манай их хөлгөний уламжилалд бол Прагя Парамита судар. Одоо юуны бэлгүүний чанарт хөрхөө судрыг айлдсан. Одоо 3 дахь номын хүрдэг эргүүлсэн түүхэн газар гэж үзэгддэг. Өөрөөр хэлбэл хоосон чанарын тухай бурхан багш бэлгүүний чанарт хөрхийн тухай бол гайхамшигтай сайхан сургаал намаа айлдсан. Энэ их хөлгөнийхний хувьд бол их хөлгөний одоо сургаал номыг дагдаг хүмүүсийн хувьд бол энэ бол одоо хамгийн гайхамшигтай сайхан газар байгаа. Тэгэхээр манай монголчууд энд ирэхдээ Пали судрын уламжлал хийгээд одоо их хөлгөний уламжлалын аль алын түүхэнд нь энэ үнэхээр газар бол онцгой газар юм байна. Бурхан багш ирээсээ энэ Аражгирт ирэх үедээ ялангуяа өдрийн хоолой одоо зоогсныхаа дараа бол заавал энд ирж өдрийн одоо цагийг бол бяцлал хийж өнгөрөөдөг. Тэгээд одоо оройд лам ховргууд нь зүгээр. Одоо яг энэ Гижакхүүтийн уул иргэн тойрон бурхан багшийн шав нарын одоо Маха Мугулааны тэгээд Маха Кашяпын бас мөн Анандын бяцлал хийдэг. Бурхан багш ингээд энэ бяцлал хийгээ суучдаг. Маха Кашяп, Ананд эднэр бол тэр агуун дотор сууж бяцлал хийдэг. Өөрөөр хэлбэл бурхан хийгээд бурханы шав нар бол асар их одоо энд байх, энэ бяцлал хийх дуртай байсан их сайхан газар байгаа.